Энтер шүү биш үү? Яарэ бичээрэй бичлэг хий. Одоо байна уу бичлэг хийхээр 1 2 байхгүй шүү дээ. Шүлжээнд харсан. 1 2 байхгүй. 1 2 байхгүй. Байдгүй. Эхэлсэн. Зоригтой дуурья те яагаад ингэж захирлууд ингэж өөрийн хувийн одоо улсын сургуулийг төрийн сургуулийг хувийн сургууль мэт айшилж янз бүрээр дураараа авирж байгаа энэ үйлдэлүүд бол хэрэгс хэтэрч байна. Тийм учраас энэ бусрамг зүйлийг таслан зогсоохын төлөө манай нийслэлийн 16 дугаар сургуулийн багш ажилчид маань дуу хоолойгоо хүргэж байгаа. За бид бас удаа дараа юунд лайваар болон Сүхбаатар дүүргийн засаг дарагт хандаж байсан. За энэ удаа бид нар одоо бүр аргаа бараад хэвлийн баг хурлыг ингээд зарлж байна. Тэгээд энэ асуудлаар товчхон мэдээллийг Монголын багш нарын үйлдвэрчний эвлээ холбооны дарга Мөнхбаатар багш бас эвлийнхэндээ мэдээлнэ. За та бүхний энэ өглөөний яам олон гэрээ. Боловсролын салбарт одоо маш олон асуудал богшиж байгаа. Энийн нэг хэсэг бол энэ сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгч нар төсвийн өмч хөрөнгө шамшигдуулдаг, мөнгө иддэг маш олон асуудлуудаа бид нүүр тулж байгаа. Жишээ нь бол одоо Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль байна. За энэ дээр би 3 асуудал ярих гэж бодож байна. Энэ Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн захирал Пүрв Жаргал гэдэг хүн нь одоо ковидын үеийн одоо 20 цэрийн дэглэм хэмнэлтийн үед бол огт ажилтгүй 3 хүнд цалин гаргаж ботсон байгаа. Огт ажилтгүй 3 хүнд. Энэ бол одоо бас төсвийн мөнгө хөрөнгийг ихээр шамшигдуулсан асуудал гэж ойлгож байгаа. Хоёр дахь асуудал нь бол сургуулийн өнгөрсөн оны эцэст бол сургуулийнхаа урлаг заалыг засах нэрийдлэр 19 сая гаруй төгрөг Төгс Хэвс гэдэг компани руу шилжүүлсэн. Тэнгүүтээ шилжүүлсэн мөртлөө яг энэ засвар урлаг заалныхаа засварын ажлыг сургуулийнхаа багш ажилчдаар гүйцэтгүүлсэн. Тэгэхээр бас тэр төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, ажилчдаараа гүйцэтгүүлсэн, цалин хөлсийг өгж байгаа ажилчдаараа нэмэлт цалин өгүүлгүйгээр ингэж гүйцэтгүүлсэн. Бас тэр тухайн 19 сая гаруй төгрөгнөөс идэж ууж шамшигдуулсан байх магадaltaй гэж үзэж байгаа. Гурав дахь нэг гол асуудал бол GCI гэдэг олон улсын байгууллага энэ сургуулийн спорт заалны хувц солих хөрөөг өөрсдийнхөө 100% хөрөнгө оруулалтаар ингээд сайхан зураг төслийг гаргаад засаж тогтчуулж өгсөн. Харамсалтай нь бас нөгөө захирал нь энэ засвар тогтчлтын ажлыг хийнэ гэж төсвөөс 10 сая төгрөг ингээд бас нэг компани руу гаргаад ингээд идсэн баг. Ийм асуудлуудын сөхөөд манай 16 дугаар сургуулийн багш нар бол авилгатай тэмцэх газар хандсан одоо 2 сар болж ин тодорхой шийдвэр гараагүй. За дүүргийн засаг дарга болормоо тандсан, боловсролын ерөнхий газар тандсан ингээд 2 сар гаруй хугацаанд бол олигтой шийдвэр гараагүй байжгаад өнөөдөр өөрийн хүсэлтээр гэдэг үндслээр ажлаас чөлөөлөгдөж 16 дугаар сургуулийн захирал нь. За хамт олон бол сургуулийн захирлыг дотроосоо тавих хүсэлтэй байсан чинь дүүргийн засаг дарга болормоо улс төрчсөн бас ийм шийдвэр гаргаад ингээд төр үүрэг гүйцэтгэж томилж байгаа маа. Ер нь бол энэ боловсролын салбарт бас богшаад байгаа нэг хамгийн том асуудал бол энэ сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нарыг сум дүүргийн засаг дарга томилдог болсон энэ хуулийн өөрчлөлт боловсролыг улс төржүүлэх, хамаатан саданжуулах, жалга давны үзэлтэй болгох ийм асуудал руу бол түлхэж оруулж байна. Тэгэхээр улсын хурлын эрхэм гишүүдээ, эрхэм боловсролын сайдаа тий Монгол улсын ерөнхий сайдаа, ерөнхийлөгчөө энэ боловсролын салбарыг улс төрөөс ангижруулахгүй бол, салгахгүй бол энэ салбарчин үндсэндээ авилга, хээл хахуул, ажлын байрны дарамт бүх муу муухай юмны үүр уурхай боллоо. Энийг бол одоо 16 дугаар сургуулийн багш нар маань жишээлж гаргаж ирж цаашдаа 16 дугаар сургуулийн багш нар маань энэ сургуулийнхаа захирлыг хамт олноосоо томилох. Одоо энэ сургуулийн 70 жилийн энэ намар болно.
70 жилийнхээ хичээлийн шинэ жилийн хонхыг жинхэнэ захиралтай ухтах ийм зорилго тавьж тэмцэн. Тэгээ одоо авилгатай тэмцэх газарт шалгуулах гад өгөхөөр авилгатай тэмцэх газар нь өөрт хамааралгүй багш нарыг шалгаад эхэлдэг. Багш нар бол нийтийн албан тушаалтан биш. Авилгатай тэмцэх газрын шалгадаг албан тушаалтан биш байхгүй юу? Ингээд байхад багш нарын буцаагаа шалгаад эхэлдэг, дарамталдаг. За бүр одоо нийгмийн ажилтны дарамтлж эхэлж байна. Ингээд дүүргийн засаг даргын зүгээс бол энэ асуудлыг, энэ шударга үнний дуу хоолойг гаргасан маш олон багш нарыг хавчиж шахаж эхэлж байна. Энэ дээр бол багш нарын үйлдвэрчний хэвлэл хуулийн хүрээнд хамгаалаад явна. Ийм мэдээллийг өгөхийг хүсэж байна. Тэгээд манай багш нараас бас саналаа хэлэх хүмүүс байгаа хаа. Ингээдтэй багш. За сайн байцгаана уу, энэ өдрийн амгалан алтхыг би Сүхбаатар дүүргийн 16 дахь сургуулийн математикийн багш Ингээдтэй гэдэг хүн байна. За энэ сургууль би 30 жил ажиллаж байгаа ийм багш хүн. За бид нар энэ сургууль дотор үүрлсэн хулгай, төсвийн дээрэм, хамт баг олноороо хулгай яадаг. Энэ асуудлыг бидний хэдэн багш нар ингэж гаргаж ирж авилгатай тэмцэх газар 3 сарын 23-нд өгсөн. Одоо 80 гаруй хоног болоход энэ хүний асуудлыг өнөөдөр дөнгөж шийдэж байна. За шийдэж өгөхгүй болохоор бид нар боловсролын ерөнхий газар Сүхбаатар дүүргийн засаг дарга Болормогтой жишээнд бид нар 3 удаа уулзсан. Төрийн байгууллага тасралтгүй ажиллах зарчмын ёсоор эдгээр бол захирлын ажлыг төр төтгөл зөвлөчгээд энэ захирлын ажлыг томилгооны асуудлыг маш их удаашруулсан. За тэгэд ийм асуудал байна, энэ сургууль гэсэн асуудлыг Сүхбаатар дүүргийн дарга Болормод яриад орохоор урдаас бид нарыг та нарыг шалган, та нарт одоо муу юм байж байгаа, та нар ч гэсэн болохаатай, танаас сургууль ер нь богссон юм байгаа гэж хэлэнгүүт 3 хоногийн дараа бид нарыг авилгатай тэмцэх газар дуудсан. Яг энэ захирлын асуудлыг сөхөж босгож ирсэн бид нарыг ингээд авилгатай тэмцэх газар дуудаж. За тэр нь ямар асуудал байсан бэ гэхээр зэрэг бид нар хөөхтөөс мөнгө авч засвар хийсэн. За тэр асуудлаар гэж. Гэтэл тэрийг бол бид нар гэр орондоо наагаагүй шүү дээ. Өөртөө наагаагүй шүү дээ. Тэгээд шалгасан. Тэгээд мэдээж хэрэг нөгөө бид нараас юу гарч ирэх, юу ч гарч ирэхгүй шүү дээ. За тэгээд дээрэс нь одоо яг бид нарын юунд хамтарсан бичигт үйлдсэн манай нийгмийн ажилтныг бол одоо Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтээс, нийгмийн хөгжлийн хэлтээс маш их дарамт одоо шахаж ирж байгаа. За одоо жишээлбэл ийм бичиг орж ирсэн өнөөдөр энийг та бүхэн телевизээр гаргаж харуулаарай. Энэ хүн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ийм 8 зүйлийн гэмт хэрэг танаас сургуулийн орчимд ялаа чи энийг админ бичгээр өг гэдээ одоо нийгэм бодлого хэлцээний дарга нь өнөөдөр өгөөд явсан. Жишээлбэл ганцхан зүйлийг л хэлэхэд л танаас сургуулийн зүүн талд тийм мөртөл дотор зодон болсон байна. Гэхдээ энийг сургуулийн нийгмийн ажилтан мэдэх ёстой юм. Ийм өчүүхэн зүйлээр багш нарыг одоо энд одоо бидний захирлын буруутай үйлийг гаргасан багш нар руу эргээд дайрч бид нарыг дарж авах гэж оролдож байгаа. Бид нар хулгай хийгээгүй. Бид нар худлаа хийгээгүй. Бид нар нийгэмд нэгжээс эхлээд юмыг цэвэрлэе гэж бид нар ингэж гарч ирсэн. Сургууль доторх тэр багаараа ажилладаг одоо ингэ юм байна. Дээрээс нам томилдог. За нам томилгоот өөрсдөө яадаг. Ах トゥ хамаатан садна хамт ажиллаж исэн нөхдөө багаар ажиллах гэж байгаа юм гэдээ орж ирдэг. Гэтэл тэр нь одоо багаар ажиллаад ажлыг сайжруулсан уу гэвэл үгүй. Багаар ажиллаж хулгай хийдэг юм байна. Энийг манай сургууль дээр бол тод жишээ болгон харлаа. Тэгээ бид нар энийг энэтэй эвлэрч 8 жил явсан байна. 8 жилийн дотор хэдэн тэрбум хэдэн төгрөг хулгайсныг мэдэхгүй. Бид зөвхөн 2021 оны шилэн дан сухахад л ийм асуудал 18 төрлийн хулгай гарч ирж байгаа. Ийм зүйлтийг бид нар багш нар эвлэрээд явж болохгүй. Бид нар нийгэм соёлыг түгээдэг, бидэнд хүүхдийн боловсролыг хариуцдаг ийм ард түмэн, ийм хүмүүс. Тэгэд эргээд багш нар энийг илэрхийлснийхаа төлөө эргээд хэрэгтэн цагдаа дуудагддаг, авилгатай тэмцэх газар дуудагддаг. Ийм байж болохгүй. Сүхбаатар дүүргийн засаг дарга Болормоо танд анхааруулж хэлэхэд биднээс юу ч гарахгүй. Та өөрөө харин энэ намынхаа томилгоог, нутаг усныхаа томилгоо, ах トゥ усны томилгоог болиоч гэж бид хэлмээр байна. Одоо түр орлон гүйцэтгэгчээр өнөөдөр хүн хэлжиглээ нутгийнх нь хүн гэж сонсож байгаа. Тэрний өмнө талд хамаатныхаа хүнийг тавих гэж бид нар мэдээд шуугилдаад эхлэнгүүд болиулсан. Ер нь бол боловсролын салбарыг энэ нэг муухай юмнаас салахгүй бол одоо сургууль багш нар руу дайрсан дайралт ард түмнээс маш их хэрдэг боллоо шүү. Зөв голдөрлөөрөө явахгүй байгаа учраас энэ дайралт орж ирж байгаа. Тэгээ энэ бүгдийн төлөө
эсрэг бид нар одоо би 30 гаруй жил багшилсныхаа хувьд энэ сургуультай 30 жил багшилсныхаа хувьд энэ бүгдийг илрүүлж гаргаж ирсэн юм аа. Тэгэхээр ер нь нийгмийг завхарлаас энэ муухай зүйлээс арилгахын тулд багш нар өөрсдийнх нь дуу хоолойг нээж өгсөнд бид нарыг баярлж байна. Тэгээ та бүхэн энэ бүхнийг нийгэмд одоо зөв эерэг өнцгөөс нь харуултаас гэж хүсэж байна. Тийм багш нар бол манай сургуулиас эхлээд багш нар өөрсдийн сургуульд бүгэлж байгаа ийм муухай удирдлагын завхарсан үйл ажиллагааг бол бид нар гаргаж ирэх болно. Бусад сургуулиуд гаргаж ирсээр байгаа. Тэгээ зоригтой энэ нийгмийн завхарлыг энэ нь бол ерөөсөө л угаасаа нийгмийн завхрал улс төрийн завхрал байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо сүүлдээ бүр сургууль багш нараар оролдоод хүүхдээр оролдоод эхэллээ шүү дээ. Энэ бүдийг болиулаасаа гэж хүссэндээ бид нар энэ хэвлэлийн байгууллагыг зарласан юм аа. За баярлалаа. Чир. Та нар үлдээсэн шүү дээ. За баярлалаа тэгвэл. Асуулт байвал хариулна. Сууж байгаа хариул. Та сууж. Ганцхан ярил. Чи. За сайн байцгаана уу. Би 16 дугаар сургуулийн үйлдвэрчний хороонд дарга Гантхоо гэж багш байна. За ер нь бол төсвийн шинжилэл ёс зүйн жилд тийм ээ манай сургууль бол нэгжээс эхлэе гэсэн уриатаагаар одоо сургуультай байгаа эдбээр тийм ээ муу мухайг шахаж гаргаж байна. Үүнийг одоо манай Монголын боловсролын багш нар минь тийм ээ дуу хоолой нэгтээ дэмжээч ээ. Өөрсдийнхөө одоо нэгжээсээ эхлээд тийм ээ одоо сургуультай байгаа болж өгөхгүй байгаа зүйлүүдийг ил гаргаач ээ. Тийм ээ шилэн дансаа ухаач, оролцоотой байгаач тийм ээ. За тэгээ энэ ёс зүйн жил төсвийн шинжилгээ төсвийн мөнгө уйлдаггүй биш ээ, уйлдаг. Тэгээ төсвөд эзэн байдаг юм аа. Бид нар төсвийн эзэд юм аа гэдгээ харуулаач гэж багш нарыг уриалж байна. За. Асуулт байвал Гэхдээ энэ бүлэг хулгай гэдэг нь ийм учиртай юм. Манай сургуулийн захирал 3 хүнийг тий ажилтгүй 3 хүнийг одоо ажилуулсан байхгүй юу? Тэгэхэд энэ ажилуулагч одоо ESS програмд одоо ажилчдыг шивдэг болсон шүү дээ бүхүү. Энэ жилээс эхэлж. Тэгээ энэ шивэхэд ерөөсө сургуулийн менежер шивэх хэрэгтэй. Тэгэхээр сургуулийн менежер энэ бүлэгт орж байгаа сте тий. За тэгээд одоо байхгүй хүнд цалин бодож өгсөн, цагийн тооцоо гаргаж өгсөн ярав. Нягтлан. Тийм учраас бид энийг бүлэг хулгайч нар гэж үзэж байгаа юм л да тий. Шалгагдж байгаа аль 3 сарын 23-нд бид нар авилгатай тэмцэх газар өгсөн. Тэгээд 3 сарын 23-наас хойш манайх үндсэндээ захиралгүй удирдлаггүй аль тэр хүн ажиллаа хийгээгүй. Цалингаа авсан гэхдээ ажиллаа хийгээгүй. Тэгээд байхад л өнөөдөр дөнгөж шийдэж өглөө. өнөөдөр дүүргийн томилгоо. Бид анханасаа төр томилгоо нь хэн байх нь бидэнд чухал биш байсан л та. Хамгийн гол нь бид дотроосоо тавья гэдгийг томилгоо хийхээс өмнө удаа дараа засаг дарахтай 3 удаа уулзсан. Бидний энэ юг яагаагүй. Хүлээн зөвшөөрөөгүй. Хүлээж аваагүй. За шинэ ирсэн захирал нь 1-р сургуулийн физик математикийн багш Лавга гэж хүн байгаа. За энэ хүн бол математикийн багш хийж хагаад өнгөрсөн жил 14-р сургуулийн менежерээр томилогдоод тэгээд сая одоо манай сургуульд өнөөдөр хурж ирлээ л дээ. Тэгээд тэр хүнтэйгээ сайн танилцаагүй байна. Тэр хүн маань ямар хүнийг сайн судалж мэдээгүй байна. Гэхдээ манай сургуулийн захиралд ийм асуудалд орооцоллоо гингүүт тэр хүний нэр угаасаа яригдаж эхэлсэн. Бид нар аль үжээ эрт сонссон байсан. Тэгэхээр тэр хүн бол мэдээж болормоотой холбоотой болормоо энэ хүнийг тавихын тулд бидний дотроосоо тавьсан хүмүүсээс одоо шалтгаан хайж ямар санд ийм бичиг хүртэл нийгмийн бодлого хэрэгцээсээ нийгмийн ажилтнаа бид нар дэвшүүлсэн. Нийгмийн ажилтныг дэвшүүлсний төлөө одоо ийм ажлаар нийтгэлж одоо гаргаж ирж байгаа. Энийг та бүхэн сайн дэлгэж харуулаарай. Энэ багш хүнд, нийгмийн ажилтан хүнд, сургуулийн хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангах хүнд энэ тохирохгүй ийм баахан заалтаар цагдаагийн галсаар мэдээлэл өгөх
гэх жишээний одоо дарамт үзүүлж эхэлж байгаа л да. Бид нарыг бол та нарт ноо байгаа гаргаж ирнэ гэж болормоо дарга өөрөө хэлсэн бичлэг нь байж байгаа. Тэгэхээр тэр хүн бол бид нарыг дараа нь ерөөсө 3 хоногийн дараа авилгатай тэмцэх газар бид нарыг дуудуулсан. Одоо өнөөдөр энэ нийгмийн ажилтныг бас ийм шаардлагаар дүүргийн нийгмийн бодлого хэлцээний дарга нь өөрөө энэ бичгийг гартуулж байгаа. Энэ мэт одоо биднэрт бол маш их дарамт ирж байгаа. Энэ бүхнийг илрүүлснийхээ төлөө бид нар хэрэгтэн болж байгаа. Гэтэл энэ улсын мөнгийг эдсэн уусан. Одоо манай сургуулийн 60-аад багш 100 гаруй багш ажилчдаас гэхэд энэ хүний угаар бол 60 гаруй хүн томилогдсон байж байгаа шүү дээ. Ийм байдлаар бол хамт олныг дотор нь одоо асар их одоо өөрчлөлт оруулсан. За хийсэн үйлүүдийн тулд ярих юм маш их байж байгаа. Бид нар авилгатай тэмцэх газар өгсөн авилгатай тэмцэх газар тэрийг бодвол гаргаж ирэх байх. Бид нар зүгээр 2021 оны шилэн дан сухад үзэхдээ саяны дээр Мөнхбаатар даргын хэлжсэн 3 зөрчил бол гол зөрчил нь. Бусдыг нь бол бид нар шалгаж байгаа газрууд нь шалгаад буруу зөвийг тогтоогоод төрөвчөөсөө боловсролын мэргэжлийн хяналтын газраас 4 зүйлийн шалгаад өрөөлөнгийн буруутай тогтоогдоод хүрээд ирсэн байж байгаа. Яг эдийн засагтай холбоотой асуудлуудын эдийн засгийн тэр гэмт хэрэгтэй тэмцэх газрыханд өгдөг юм байна. Тэднээс хариу ирээг учраас бид нар хэлэх боломжгүй байна. Яам боловсролын ерөнхий газар хандсан. Шалгалт нь ороод дүгнэлтээ гаргаад боловсролын ерөнхий газар бол манай яамны дэргэдэг шинэ байгуулагдсан том агентлаг. Тийм тэр агентлагийн хүрээнд бид нар бас бичгээ яасан. Тэр агентлаг маань шалгасан. Тэгээд буруутай гэдгийг тогтоож бид нарт хариу өгсөн. Гэхдээ хэрвээ хэд зурсан бол баг шалгагддаг захирал ингэж бодож юм гэж. Өнөөдөр л томилогдсон. өнөөдөр томилогдож байгаа одоо энийг боловсруулах гэж байна. Одоо сонгуульч шалгуулалтаа яаралтай зарлаад хууль ёсныхын дагуу сонгуульч шалгуулалтаар шалгарсан гэр бүлийн жинхэнэ албан тушаалтанд томилж байна. Сонгуульч шалгуулалтгүй шууд аваад ирж байгаа байхгүй юу? Яваагүй. Хуулиар бол дүүргийн гишүүд бараг Цацсан лүүдэрт нь зарах хүсэлтэд явуулсан. Тэгээд тэр яа нэг сонгуульд байгаа. За тэгээд тий. Зарлахгүйгээр шууд тавьж. Яг гоо тэр дүрмдээ бас байд юм бил. Хаагдчихсан байхгүй юу? Тэр Өнөөдөр томилогдож ирж байгаа учраас бид нар хандаагүй. бид турлаа захиралгүй байхдаа зарласан байхгүй тий өчигдөр. Тий, захиралгүй байхдаа зарласан. Турлаа захиралгүй байхдаа зарласан. Өнөө өглөө 8 цаг томилж байгаа. Тий. За баярлалаа хүрэлцэн ирсэнд. Тий. Энэ 16 бит 2 багшны цагдаад хамааралтай бичгийг нийгмийн ажилтнанд өгсөн энийг та бүхэн зургийн сайхан тавиад өгмөр бай. Миний математикийн багштай ихтэй. За үйлдвэрчний эрхлэлийн холбооны төлөөллийн зөвөөс би танд бас танаас одоо яг өөр бусад ерөнхий боловсролын сургуулиудын дунд энэ төрлийн ч гэдэг юм уу ер нь дийлэнх тохиолдож байгаа ямар зөрчилттэй асуудлууд байгаа вэ? Ер нь бол нэгдүгээрт би түрүүн хэлсэн те энэ нөгөө шатыг дээрээс нь цэвэрлэх хэрэгтэй. Томилгоо хамгийн гол нь хаанаас хэн томилох вэ гэдэг. Сум дүүргийн засаг дарга гэдэг бол нэг намаас гарч ирсэн улс төрийн албан тушаалт. Магадгүй өөрийнхөө сонгуульд ажилласан тэр хүнийг томилж байгаа. Одоо бол энэ нууц биш болсон. Ингээд нөгөө хүн яг тэр намын даалгавар, намын үйл ажиллагааг явуулдаг, сонгуулийн үеэрч сонгуулийн үйл ажиллагаа явуулдаг ийм л болсон. Нэг завхрал нь. За хамгийн том завхрал бол манай энэ боловсролын салбарч өөрөө маш их төсөвтэй. Улсын төсвийн 20% байгаа, тийм? Улсын төсвийн 20% байгаа. Ингээд харахаар хоёр их найдвар ороод сургууль цэцэрлэгүүдэд төсөв хуваарлагддаг. Төсвийн шууд зарагч нь сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгч. Ямар нэгэн байдлаар зал өөрөөр энэ мөнгө завших үйл ажиллагаа хийдэг. Энэ нууц биш болсон. Одоо ингээл засварыг багш нараар хийлгчээл нэг компаниуд ансаар дамжуулаад мөнгө авчдаг, тийм? Эсвэл ингээд олон нийтийн байгууллага хийгээд өгсөн тэр сайхан буйны одоо хандивын үйл ажиллагааг нь давхар зэрэгцүүлэл төсвөөс гаргаад авчдаг тийм үү. За эсвэл одоо өөрийнхөө хамаатан садны компани руу мөнгө шилжүүлждэг. За нөгөө хүүхдийн өдийн хоолноос мөнгө завшдаг тийм. Сургуулийн спорт залыг
түрээсэлж байгаа нэрээр ямар ч тайлан тооцоо байхгүй сард 4-5 сая төгрөгийн мөнгө ингээл эргэлдэж идэг. Ийм л юм байгаа байхгүй. Тэгээ одоо манай дунд сургуулийн захирлууд чинь төрүүчээсээ хөрөнгө оруулгын мэдүүлгэн тэр үнд авсан. Тэр үнд өргөд авсан. Юм энэ улсын их хурлын гишүүд энтертэй энэ зэрэгцгүүц одоо том бизнес хийдэг хүмүүстэй зэрэгцгүүц байдалд орж ирж байгаа. Том үнэтэй жип унжин одоо 2 гүр давж зайсан дамжирч эхэлж байна те. Энэ бол өөрөө чинь цалин сая төгрөг шүү дээ дөнгөж те. Өөр орлого байхгүй хүнд бол энэ мөнгөөр тийм хэмжээний амьдрах ямар ч боломж байхгүй те. Тэгэхээр энийг бол ингээд одоо манай холбооны зүйлс хийх гэж байгаа юм одоо ямар ч үсийн эхний ээлжийн нийслэлийн бүх сургуулийн шилэн дансыг ухъя тий одоо судлаа түрүүчээсээ судлаад гаргаад ирсэн баримтууд нь явж байна. 1-7 хоногоос дараагийн захирлуудын асуудал хөндөгдөөд явна. Ингээд авилгатай тэмцэх газар руу бас шахалт өгнө. Хурдан шалгуулах шаардлагатай байна. Одоо 2 сар 3 сар болж байхад энэ өөрөө сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа маш хүнд байдалд орж байгаа байхгүй. Тэгээд нөгөө улс төрсөн дүүргийн дарга нь нөгөө асуудалтай хурдан хандахгүй ингээд байлгаад байдаг, ингээд цаг нөхцөөгөөд байдаг те нэг ийм л асуудал. Яг одоо энэ үйл ажиллагаанд аль биесээр одоо тогтмол хяналт тавих үүргийг ямар байгууллага нь хүлээж байгаа юм? Энэ үйл ажиллагаанд уу? Хилцүүд нь юу вэ? Дүүргийн боловсролын хэлцэл чинь бол одоо яг энэ дээр одоо тийм тодорхой зарцуулалтыг хянах гэсэн үг шүү дээ тийм ээ. Төрийн сан. Дүүргийн төрийн сан. Тэгээд жил болго бид нар ч аудит хийлэгдэг ш. Тэгэхээр дүүргийн төрийн сан хүртэл энэ болоход өөртөө холбогдоод байж байгаа байхгүй. Мэдсэн мэдээг юм шиг явуулдаг тийм. Үнэхээр яг тэр төсөл завчиж байгаа мөнгө идэж байгааг бол анзаарч байгаа. Одоо тэгээд бүр одоо ийм баримт байна. Энийг одоо цааш нь сөхөөд явна. Ковидын үед ариутгал нэрээр маш их хэмжээний мөнгөн дүн сургуулиудаар дамжуулж яасан. Нөгөө тендер зарлах хэвээр мөнгөн дүн 20 сая байт юм байна. 20 саяас дотогш 19 саятай гүйлгээнүүдийг энэ сургуулиуд маш их хийдэг. Энэ дээр бас маш их асуудал байгаа гэж харж байгаа. 20-с дээш гараад ирэхэд тендер зарлах хэвээр болдог. Нийтийн өмнө ил болдог тийм. Нэг ийм асуудлууд байна. Багш нар ер нь яг та бүхэнд мэдээллийг хэр хангалттай ер нь дамжуулж байгаа гомд санал хэр их ирд юм бэ? Яг нээлттэй та нарт бас хандаж чаддгүй. Гэхдээ ингээд одоо харьцангуй ханддаг болчих тийм. Нээлттэй сошиалоор одоо фэйсбүүкээр ингээд асуудлууд сөхөөд байхаар манайх ч өөрөө 108 мянган хүнтэй групптэй шүү дээ. Тэгээд энэ дээр асуудлуудаа ярьж ийн ингээд явж. Чатаар бол маш их мэдээлэл ирж байгаа. Тэгээд тэрийг судалж баталгаажуулах маш их ажил болдог. За. За. За бид та бүхэндээ Монгол Ньюс мэдээллийн төвөөс 16 дугаар сургуулийн захиралт пүрэв жаргалтай холбоотой асуудлаар хийсэн багш нарын мэдээллийг шууд дамжуулан хүргэлэн анхаарал тавьсан үзэгчдэд баярлалаа.